За, ер нь жоохон тиймэрхүү юм болчих тэ. Анхнаасаа хууль зүйн байнгын орон дээр энэ ажлын хэсэг байгуулахад ярилцаал байсан тийм ээ. За нэг л болохоо ажиллаа даа гэсэн тийм мэдрэмж төрөөд байсан л да. Тэгээ яг тэрний дагуу юм болчих. За тэгээ ер нь ажлын хэсгийн дарга нь ямар дүгнэлт өгч байна. Ажлын хэсэг ямар ажиллажлаа гэж бодож байна. Энэ одоо юун дээр ажиллаад байгааг та бүхэн мэдэж байна уу? Энэ ч одоо шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус шүүгчийг бий болгодог байгууллага шүү дээ үндсэн хуулийн. За саяны тэр ажлын хэсгийн ахлагч ярьж байгаагаар бол шүүхийн ерөнхий зөвлөл 4 жилийн хугацаатай байдгаас биш 6 жил биш. Иймэрхүү алдаатай, иймэрхүү мэдээлэл мэдлэгтэй хүн л одоо ажлын хэсгийн ахлагч нь ингэж ажиллаж байхад бус нь одоо ямар авах вэ? Тэгээ энэ шалгаруултыг явуулж байгаа энэ 4 хүн бол бараг болохгүй 4 хүн оруулаад ирсэн юм шүү гэсэн ийм уур амьсгалыг төрүүлж чадчихна шүү дээ. Яагаад вэ гэхээр одоо энэ ажлын хэсэгчийг итгэж хүмүүс ирж шалгуулахгүй шүү дээ. Энэ хуульчдыг бас үгүйсгэж байна. Ийм одоо шалгуурыг даах энэ ажлын хэсэгт итгэхгүй хүмүүс ч орж ирэхгүй шүү дээ. Яагаад гэвэл захиалгатай, сарын гишүүд хэлж байгаа тохируулгатай ийм юмар одоо орж ийна гэдгээ хин гарахыг мэдэж байна гэж. Тэр санал өгтөө хүртэл одоо 4 хүн 6-аас дээш хүн санал авсан байж шүү дээ. Тэгээ тийм хангалтгүй 24 нэр дэвшигч байв уу? Ингэж орж ирэхгүй байх уу хүмүүс? Тэгэхээр та нар өөрсдөө дүгнэлтээ хийх хэрэгтэй байхгүй юу? Эсвэл энэ дотор байгаа шударга энэ ажлын хэсгийн хүмүүс нь саналаа өгөхгүй чимээгүй эсэргүүцлээ илэрхийлж байна уу? Энийг чи ингэж ойлгох хэрэгтэй байхгүй юу да? Тэгээ одоо та нар ингэж сурчжээ. Хэдэн дараа нарын нэг одоо заавраар ажилласаар байна. Одоо дараа нар нь хараа сууж байгаа байх л та. За энэ юм ингэ явлаа. Энэ ингэ биелэгдэхгүй байна гэ. Олон түмний тархитлагыг нэг сонсгол хийсэн маягаар угааж байна. Бид нэр шалгаруулж байна гэ. Тэгээд энэний ард чин нөгөө бид нар шудрах шүүгч байхгүй болсон, шүүгч нар ч байхгүй болсон ийм байгаа байхгүй юу? Нөгөө ихтгэлж алдарж байгаа. Бид нар бол за бүх юм дампуурж байгаа Монгол улсад. Шудраг хараат ус шүүх нь хуулийнхаа дагуу байгаад зах зээл нь байвал энэ улс орныг салгалаа явуучих واخгүй юу? Тэрийг хүртэл байхгүй болгож шүү дээ. Энэ нөхдүүд. Тэгээ хууль зүйн байнгын ороо улсын их хурлыг яаж үгүйсгэж байна? Шууд хамгийн болохгүй 4 нөхрийг оруулж ирж байгаа юм шиг ингээд тавьчаа. Энэ 4-ийг ч гэсэн одоо байхгүй болгож шүү дээ. Тэгээ одоо ийм тэнцэх хүн байсангүй ч гэх шиг. Ийм оноо ингэж авч जैन ч гэх шиг. Гүн чи хичнээн мянган хуульчд болсон ч. Тийм хүмүүс орж иж чадахгүй шүү дээ. Нэг минут авах уу? За хариулт. Намын чивгшаа. За Даш тундгийн Гамбат гишүүн асуулт юм уу, байр суурь юм уу? Гэхдээ би бас таныг энэ асуудлыг битгий ус төржүүлээсэ гэж хүсэж байна. Энд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг 10 гишүүнээс 8 санал, 7 санал, 6 санал авсан 4 ингээд нэр дэвшигчийг оруулаад ирсэн байна. Эн чинь болохгүй юм шүү гэсэн юмыг энэ талаа хүн өгөөгүй, таал өгөх гээд ах шиг байна. Олонхын саналаа аваад илтгэгч гишүүд маань ингэж нэмбаа ажиллаа гэдгээ танилцуулаад явж хахад одоо яагаад таныг ийм байр суурь илэрхийлээд байгааг ойлгохгүй байна. Энэ ажлын хэсгийг анханасаа та ахлах саналтай, хүсэлтэй байсныг чинь би бол мэдж байгаа. Хууль зүйн байнгын орон дээр энэ асуудал яригдсан. За бидний хувьд бол хууль зүйн байнгын ороо таны одоо бас оролцож баталсан журмын дагуу ажиллаа хийсэн. Хууль зүйн байнгын орооны баталсан бүрэлдэхүүний дагуу ажил хэсэг ажилласан. Хууль болон шүүхийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан хууль зүйн байнгын орооноос баталсан, таны баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Бид нар бол энэ хууль зүйн салбарын хүмүүс баталсан хим хэмжээ, хууль, журмыг зөрчиж бол үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэгэхээр энэ үйл ажиллагаа явуулах хим хэмжээг бол тогтоосон энэний хүрээнд болоод яваад бид нар 4 нэр дэвшигчээ оруулж ирсэн юм. 6-г оруулж ирэх хүсэл байсан боловч журамдаа баригдлаа гэдгийг л хэлж байгаа. Одоо энэ нэр дэвшигчдээс та бүхэн маань үнэхээр одоо тэнцэж гин үгүй юу гэдгийг бас эн чин зорилго нь бол энэ өнөөдрийн нийлэлтэд сонсголт тийм шүү дээ. Тэгэхээр энийг бол бити ус төржүүлээсэ гэж бодож байна. Та яг энэ нэр дэвшигч нараас өөрийн асуумаар байгаа асуултаа асууж өөрийн дүгнэлтээ хийгээсэ гэж бодож байна. Тэгээ бидний хувьд бол ажлын хэсэг нэгжлийн хүрээнд хуулийнхаа дагуу ажиллаад үр дүнгээл бол танилцуулж байгаа гэсэн үг.